сонсогчид хэмжээл радио 88.3 дэлгэн дээр сүгэт харуулсан сонсож байгаа хэрхэм танд өдрийн мэндийг дахин хүргэе. Улаанбаатар хотод 15 цаг 11 минут болж байна. Радиогийн 2 дугаар студиэс хөтлөгч Анжгаа, хөтлөгч Цэцэг, найруулагч Баяраар хамтраад элдв шипи нэвтрүүлгийг хүргэх гэж байна. Өдрийн мэнд хаа. За өдрийн мэнд хүргье. Баярлалаа. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар ирээдүйд таныг дагуулна гэсэн үрэтэйгээр хайквишн хамтран ажиллана. За мөн хамгийн гүн бохирлыг жаргалгана гэсэн үрэтэйгээр ОМО хамтран ажиллана. За өнөөдөр бол 5 гариг За хэдүүлээ 5 гаригт бол одоо харилцаа гэдэг сэдвээр ярилцаад нэлээд удажлаа. Одоо манайхан бас зарим хүмүүсийн хувьд бол хөсөн үлээж байгаа сонсдог өдөр болсон байлээ. За өнөөдрийн хувьд бол хардаад байгаа юм бишээ гэдэг ийм сэдвээр ярилцсан. Гэтэ хардаад байгаа юм бишээ гэдэг нь хардаад байгаа юм биш л дээ гэхгүй юу. За юун тухай ярих гэж байна гэвэл эхнэр нөхөр чинь найз нартайгаа гараад ирэхгүй удаад байвал хойноос нь залгаж ярддаг юм уу гүм үү? За ярихгүй ингээ гүрилээ гэхэд ингээд нэг юм уур унтууцлав ингээд юу ч гэдгийг нэг дургуутсал ингээд хуралдаж байгаа хүрээ дэрэнгүүд нь ирүүний шил болгодог штэ. Чи одоо тэднэртэйгээ зайлаарай малаарай гэдэг за ийм юм болдгоо. Иннээс болоо та хоёрын харилцаанд ямар нэг асуудал гарч ирсэн үү? Яг яаж ярилцвал ингээд нэг айтайхан ойлголцоод яаж ярихаар хэрүүл шуугаан болчиход байгаа тухайгаа шипиг хуваалцсан гэсэн үг. Тий. Зарим тохиолдолд хүмүүс ингээд эвтэйгэн аваа гарчдаг шүү дээ. Ингээд нэг ингээд гэр бүлийн хооронд хэрүүл болоод наан цаана гээд бие биен рүү зхэн гэхэд авахгүйгээр ингээд айтайхан үлдчихдэг тал биш шүү дээ. Үний. Яг ямар харилцаа үүсгэхлээр тийм үлдчихэж байгаа юм. Ямар харилцаа болохлээр хэрүүл зодон болох гээд ингээд гэр бүл хагарч бутгах дээрээ тулах гээд ингээд ийм харилцаанд цэв суулгаад идэв. Өөрөөр хэлбэл баг бүр тодруулах юм бол ямар үг ашиглавал гомдоод байна, ямар үг ашиглавал зүгээр байна гэдгээ яриулах гоё байхгүй. Айгуу тодорхой бичсэн байна. Асуулт нь эхнэр нөхөр найзуудтайгаа уулзах эхнэр нөхрөө найзуудтайгаа уулзахад нь дургуцдаггүй. Чи гүү. Гүү штэ. Чамаас асууж байгаа шүү. Чи яг ингээд хариулаад явчихна. За. Уулзгаар явсныхын дараа ардаас нь залгаж ярьдаг уу? Шаардлагатай бол. Жишээлбэл ямар шаардлага? Одоо ингээд нөгөө надтай хамт ямар нэг юм хийн гэж хэлжээ. За би найзуудтайгаа уулзчаад 8 цаг гэхэд ирнэ гэж хэлжээ. Тэгээ хоёулаа 9-өөс ингэнэгээ хэлсэн. Киноны билет авсан байлаа л да. Тэгсэн чинь 8:30 болсон чи ирэхгүй байгаа байхгүй надад залахгүй байгаа байхгүй. За тэгэнгүүт би чи 9-өөс кино үзэх хэвээр яахын залгах нэстэй хоёулаа киноны цаг болох ч шүү. Тийм дуус юм уу? Яаж ийна? Дуусаагүй байна хөө. За тэгвэл тэгэл киноны билет өгөндөө. Харин яа гэм бэ? Чи нэг найзтайгаа үзчихв үү? Гээ одоо тэгэл яа тулцсан үед хүн гооч хэцүү штэ. Одоо тэгэл яа ихтэй. Тэг болохгүй л тэгэл ганцаараа хийж байхгүй. Гээ ийм юм болдог. Гэхдээ энэ үед жоохон гомдол төрн яа тэгэхээр тэр хүн чинь байр байдлаа мэдчихийж юу байсан байгаа штэ. За ер нь бол ямар ч тохиолдолд эмгтээчүүд угаасаа ингэдэг баг. Чи тэр үед нь за гэд тасалж байгаа юм уу? Тий тасалж штэ. За тэгээд нөгөөд чи уулзалтаа ирнэ штэ. За ирсэн хонь ямар нэг юм яригдах уу? Яригдлгүй тий чи одоо нэр киноны билет өгүүлчлээ. Одоо би энэ киног чи үзэхгүй гэдэг ч юм уу тий. Яг гомдол тунирхлын юм бол байна. Гэтээ яг уурлаад байгаа шалтгаан нь би уурлж байгаа тохиолдолд ийм бах юм байна. Юу юм? Чи надтай цаг тохирсон. Хэрвээ чи үнэхээр амжихгүй эсвэл энэ ямар нэгэн одоо энэ уулзалтаас би гарч ирж амжихгүй дээ гэж бодсон бол ядаж надад нэг цагийн өмнө хэлэхгүй яваа. Тэгвэл би хамт кино үзэх хүнээ олно штэ. Би уг нь яг ингээ амжинэгээ бодсон байхгүй юу. Тэгсэн чи яг гарах болсон чи болдоо орж ирээ. Тэгээд гарахын эцгүй юм болоод. Тэгээд нэгэн тойротсон байсан л та. Тий тэгээд ер нь жоохон уурсаж байгаа л уур гарах хэрэгтэй. Ер нь уурлахад бол юм болдог. Яг л юм болдог. Зарим нөхдүүд яадаг вөхлөөр өөрөө ярихгүйгээр хүүхдийг нь яриулдаг те. Аваа наа идэн. За ийм болдог. Хүүхдээ бол би тэр арга хэрэглэнэ. Яг ямар тохиолдолд энэ уулзалтаас болж харилцаанд асуудал үүсэлгүй өнгөрж исэн бэ гэдгээ бас ярьж байгаа. Цаг нар штэ. Асуудал үүсээгүй гоё те. За тэгэлгүй яг гоё тэр гэдэг өнгөрөөцсөн тал байна уу? Хүнддэг шалтгаан хин нэгний төрс өдөр ч юм уу одоо эсвэл стажинг нөгөө гарах чийсэн ч удаа уулзаагүй болдоо ороод ирлээ гэдэг юм бол за одоо дүүрсэн гэл тэгэл өнгөрнө шүү дээ. Яста болдоотойгоо бол нэр уулзахгүй уулзсан да. Тэгээ уулзсан да гэл тэгэл өнгөрнө. Өөрөөр Лондонд 9 жил сурчаад ирж байгаа шүү дээ. Тааж өстэй зохиохтой сайн юм байна. Үгүй нэр яах юм бэ тийм үстэй. Манай Лондонд ингээд 9 жил болсон найз ирчээд шүү дээ. Би шууд ингээ хаяадтай ингээ явчих болохгүй те. Үгүй ингээд ирцэн гэдэг. Уг нь миний арга бол их амархан арга байдаг юм л да. Хүрээ дээрээ цуг сууя.
Аха. Тэгээ уг нь ингээд цуг байж ивэл амар байхгүй юу. Гэтэ надад сонирхолгүй штэ. Би та нар дунд юу хийх юм солиотой. Тэжээснээс би гэртээ нүүрэндээ маск тавиад байжсэн дэр. Яг 13 тоглох уу. Шал багрыг. Тэр хамт байх ч юм амар дими. Яг хоёулаа хоёр талаас таньдаг хүмүүс байвал өөр. Гэтэл би ганцхан тэр хүмүүсийн найз дуу. Би ганцхан юу болдог танил л да. Юу хийх. Нэрэ чамд хийх юм байхгүй л дээ. Манустын пампанга хотлоо өнө хар багын юм яриа сууч. Тэгээ ингээ ядж яах нь шүү дээ. Надад ингээ нэг юм хүний яриад чагнаад байгаа юм шиг тагнуул хийгээд байгаа юм шиг муухай мэдрэмж төрөн заяа тэнд ингээ суугаад хам. Би нэгдүгээр дунд нь ороо пампан гэж ядахгүй найз нь биш учраас. Хоёрдугаарт ингээд найзуудад нь ч гэсэндээ муухай байхгүй юу. Нэг нөхрийнх нь ихнэр хурж ирчээл хажууд ингээ найзынх нь ихнэр хурж ирчээл тийм ингээ тагнуул шиг суугаад ах уу. Муухай. Зүрхтэй үлсэн дээр. Яг уу тэгээ чи ингээ гэртээ үлдсэн мөртлөө те уг нь би чамайг дуудсан шүү дээ. Аха. Хүрээ дээрээ ингээд цуг ингээд сууж агаад цуг харийг ингээд чи өөрөө гэртээ үлдсэн. Чиний сонголт нь тэр л дээ. Тэгээд та надад байж боломжгүй сонголт өгч байгаа байхгүй юу? Яваад ирэнгүүт шүү дээ. Дандаа ганцаараа ингээд намайг хайчаа да гэдэг. Гэхдээ зөвхөн энэ тохиолдолд хоёулаа тусдаа найзуудтайгаа гарвал зүгээр заяа. Тэгэхгүй та надад анханасаа намайг тэнд суухыг суухгүй гэдгийг мэдж байгааг байж надад энэ асуултыг тавина гэдэг чинь өөрөө амар муухай ахгүй юу? За явах. Амар муухай шүү дээ. 13 мэгнэ. За тэгвэл шүү дээ. За ингээд нөхөр чинь явцсан хойноос нь уцаар ярьсан ч тэр гэрт нь хурж ирээд ирүүний шүлдсэн ч тэр ямар үгийн сонголт ашиглаж ямар хоолойны өнгөөр ярьдгийг. Ер нь бол дуугаал хийдэг. Тэгээ дуугаа хахаар тэгэл амар л та. Орж ирэнгүүт тэгээ дуугаал хийдэг. Харин тий. Хүчрхийллийн хэлбэр гэдэг байгаа шүү дээ. Гэтэ гомдцсон үед угаасаа цаанаасаа хахад хүчлээд ч дуугардаг байхгүй. Тэгээ хүчилж гараад харагаас мэдэгдээд идэв. Энэ бүр нэг албаар ингээд нэг ярьчлаар хэлчих гээд идэв. Тий, ярилцгаар ингээд чи цаг гэж хэлээд чи нэг плетний 30,000 төгрөг өгүүлээд тэ намайг ингээд 2-3 цаг хүлээлгээд ингэх шаардлага юу байсан юм бэ? Тэгвэл анханасаа энэ киногоо маргааш үзэхгүй яасан, нөгөөдөр үзэхгүй яасан. За тэгвэл одоо бас нэг ийм асуулт байгаа байхгүй юу? Яг ямар үг ашиглах талаар шууд хэрүүл болчтой. Би харин чамд хэлсэн штэ гэдэг үгэн дээр бүр ингээд амар муухай ингээд дээшээ ингээ оргилж гарч ирээд байгаа байхгүй юу? Тийм үү? Тийм. Хэлсэн штэ гэж болохгүй мэн тий. Гэхдээ мэдгүй надад л ав тэгдэж шүү. Би чамд хэлсэн штэ гэдэг байгаа байхгүй юу? Нөхцөл байдлыг тэр хүн яаж эргэж болохыг ер нь ямар нөхцөл байдлууд байхаа тэр хүн мэдээд тэр уулзалт руу явж байгаа байхгүй юу? Тэгсэн мөртлөнгөөсөө хоцорчлоо. Киноны билет ингээ өвчлээ. Тэгмүүд би чамд таараа хэлсэн штэ гэдэг инхээр амар муухай. Энэ л миний бүр ингээ нэг юм цаанаас ингээ голоос юм гаргаж ирээд. Надад шүү дээ. Чи л ганцаараа найзтай юм уу? Гэхдээ би ганцаар найзтай гэвгүй шүү дээ. Зүгээр л би ингээд найзтайгаа л уулзч таарсан дээ. Найзуудтайгаа уулзч таарсан. Чамайг би ингээд найзуудтайгаа уулзаад явах төр чинь юу ч хэлдэггүй шүү дээ. Би зүгээр дугайл байж идэх те. Нэг үчигдэлч хажуугаар орж ирэл унтцсан л байдаг. Тэгэл өглөө би юу ч нэг ч үгэл ганч хийхгүйгээр те. Өглөөний цагийг чи бэлдэж өгч тавьж гал ажилдаа яваал өгдөг үстэй. Тэ. Яагаад чи намайг ингээд чи л ганцаараа найзтай юм уу гэдэг байгаа юм. Надад тэр үг айгүй ингээд ийм нэг юм чичилж байгаа юм шигтэй ингээд би нэг ингээд найзаараа гангараал тэр амтныг дээрлэхэд байгаа юм шиг муухай санагдаад. Төрөө яриад байгаа ч юм Тийм. шиг. Тэгэхээр тэр найзтай байсан нь миний буруу ч юм Тийм. шиг. Би нэг олонтой явснараа буруутаад байгаа юм шиг дээ. За тэгвэл тэ ингээд яг нэг ийм үгнүүд нь шүү дээ. Чамд одоо юу гэхлээр нэг эвгүй байдаг лээ. Би чамд хэлсэн шүү дээ. Тэг би чамд хэлсэн шүү дээ ч гэдэг юм уу. Нэг бол тэ чи тэгээ ганцаархан найзтай юм уу гэдэг үгнүүдээс татгалзаад тэ яаж ингээд нөгөө нэг өөр ямар үг ашигладгийг ч гэдэг юм бол нэг бол чи бол чимээг болчт юм шүү дээ. Нөгөө харилцаагаа авч үлдэхэд бол чимээг л болчтой. Ер нь би хэрэлдэхтэй маш муу хэрэлдэхээр би ингээд уйлчаад тий. Би бол шүү дээ кино үзье гэждэг байхгүй юу. Зургатаар дөрөн кино байгаа шүү дээ. Ийм нэг кино үзье гэх. Тэгээд чи дуртай киногоо сонгох гээд. Тэгээд ингээд тврээд ингээд гівчээтэл аанда ингээд нэг ингээд хүн чи ингээд ууч нэг имхээ секундийн байхгүй имхээ хугацааных штэ. Тэгээд ингээд жоох хөвчээдэлтэй юм зү яасан ийсэн та нар юу ярьсан юу уусан тэгж жагаад ингээд ойлголцоод за. Тэгээд ингээд нам болдог штэ энэ харилцаагаа өвдөхгүй байх тухай яриад штэ хэдүүлээ бол тэ. Гэхдээ танай ихнэр чинь бол гайгүй мэн үү? Би бол тэгэл надаас юм асуусан чи яг гомдсон байгаа тохиолдолд баг юм ярмаар санагддаггүй шүү дээ. Тэг кино үзье гэж хэлсэн ч би үзэхгүй. Тэр кино өөрөө үзэрэй. Үгүй тэгэл орондоо гэтээ ер нь уурлахаараа тэгэл орлого орчтой. Яг чиний орны чайжууд дэлгэцэн авчирч байгаад үзчихдэг юм байгаа. Унтмаар юм штэ. За. Гэтээ ингээд яг түрүүний миний ярьсан кейсэн дээр
Өөрөө ингээд кино үзэх хэрэгтэй байсан чинь тэр киноны билетийг өгүүлчингүүтээ орж ирэнгүүтээ кино үзгээд тах юм бол надад бас жоохон муухай санагдах юм байна. Хүсэж байгаа киногоо үзгээд бүр ингээд мөнгө худалдаж аваад мөнгө төлчөөд байхад чинь өөр кино үзчихье гэвэл жоохон онцгой. Гэхдээ тэр киногийн чинь Univision видео сангаас үзчих болдгоо. Шинэ кино дотор байж байгаа юм. Театрт гарч байгаа кино юу гэж тэр санд орсон байдгийг. За нэг иймэрхүү юм ярих шүү өнөөдөр. Харилцаа гэдэг сэдв бол ийм гоё сэдв. Хоёулаа ихнэр нөхөрөөс бол зур гаалгаал юм байна. Тэгэх юм байна л да. Нэг өдөр тарих хаагаад өгөх юм байна. Яа бүр энэ төрчихлээ. За хоёулаа хамтран ажиллагчаа танилцуулаад тэгээд эфирийн хугацаа нээчихё. Ирээдүйд таныг дагуулна гэсэн үрэтээр Hikvision хамтран ажиллаж байна. За энэ Hikvision болохоор зүгээр нэг хяналтын камер бол ерөөсөө биш ээ. Хяналтын камер төдийхөн биш үү? Энэ болохоор юу юм гэхээр дэлхийн номер 1 аюулгүй байдлын цогц шийдэл. Энэ тэгээ ингэдэг юм байлаа. Одоо би ч нэг ингээд хяналтын камер гингүүд ийм нөгөө нэг дэлгүүрт нэг юм камер байж идэг шүү дээ. Тэгэл бичээл ээж идэг. Дараа нь ингээд ухраагаа хардаг мардаг юм байх гэсэн чинь. Энд чи одоо харилцаа холбооны систем болцсон гэж штэ. Гэрт ингээ байж идэг заяа. Одоо юу гэдэг зурагчныхаа хажуу тавьчих юм байна л да. Тэгээд би энэ гар утсан дээр ингээ холбогдсон байж байгаа. Тэгээд би одоо жишээл хүүхд рүүгээ ч юм уу ингээ уцтаад юу яахгүй штэ. Уцаа авахгүй штэ. Тэнгүүт би зүгээр энэ рүүгээ ярьчих юм байлээ. Ой болдоо найшраа чи энэ камерны өмнө зогсоодох гэд. Дүү чи хаав нь аливаа харыг дүүгээ аваад иргээ. Битгий над утас муцсаар тоглоод ингээ утсаа авахгүй яваад. Одоо ээж чи очих чинь гэр орноо цэвэрлэл мэвэрлээ. Шууд ярьчих нэг камераараа л ярьчих. Тийм байлээ. Айгуу гой давтлаатай. Тэгээд ингэжлээ. Одоо сүүлийн үед нөгөө домофон систем айгуу сайн хөгжсөн шүү дээ. Тэгээ энэ камерыг тавиулангууд домофон системтэй ингээ холбогдоод яаж ингэ тэгэхээр шууд гэрээсээ лифт дуудаж байгаа. Шууд системээр гэсэн үг шүү дээ. Тэгээ дээрэс нь гаднаас ингээд нөгөө машинууд зочдод ингээд гэртийг шаардлагатай болно шүү дээ. Тэгээ шууд домофоноос зочин машиныхаа дугаарыг хэлээ. Тэгэл гаднах дугаар дуртай барьерууд дээр гэсэн үг шүү дээ. Тийм. Гэх мэтчлэн чи өөрөөсөө тэр чигээрээ баг нөгөө нэг аюулгүй байдлын цогц шийдэл болоод өгч байгаа байхгүй юу? Бид нар Hikvision-ыг юу н аль дээр үеэс мэднэ л дээ. Hikvision-ээс өөр баг юм камерын систем төгсөж юм байдаг ч юм уу мэдэхгүй. Тэгсэн чи эднийх ч одоо бүр төгсөрсөн юм байна. Камер, домофон, галын тохиолдол, хулгайн тохиолдол, ахаад дээр нь бүр юм чигний мэдрэгч хүртэл байдаг гэж хэлсэн шүү дээ. Ус алдаж балдуул. Ой. Тэгээ энэс гадна бас надад нэг таалагдаад байгаа юм нь ерөөхдөө нөгөө хүмүүс цуслан дээрээ зундаал гардаг шүү дээ. За зарим тохиолдолд өвөлдөөч юм уу байнга байдгүй. Гэтэл тэн дээр яг энэ Hikvision энэ камерыг юун дээрээ цуслан дээрээ суулгасан тохиолдолд энэ өөрөө хөдөлгөөн мэдэрнэ. Тэгээ нөгөө нэг хиймэл оюухан дээр суурьсан учраас хүн байна уу, нохой байна уу, тэгээ ямар нэгэн зүгээр ингээд юм хальт арайд өнгөрсөн байна уу, шувуу байна уу гэж юм уу. Юм үйсч ирээд зогцсон ч байж болно шүү дээ. Таньдаг. За тэгээ танингуудаа хэрвээ хүн байх юм бол та шууд гар утсан дээрх тэр аппликейшнээс дуудлага өгч чинь энэ ч өөрөөсөө цаана нэг хамгаалтын алгатай гэрээтэй идэм билээ. Тэгэл манай цуслан дээр нэг юм хөдөлгөөн илэрлээ очиж шалгаад өгөөч. Тэгээ эн чинь юм ярдгийн юм чинь тийм үстэй хулгайч орж ивэл тийм үстэй. Хүн байна цаашаа хаар ухаан цулгах болгоно үстэй энэ чинь. Тэгэл үстэй энэнгүүрээ ярьчихвал тэгхэл юм байлаа. Тэгээ яг нэг хятадын нэг юм бичлэг үзсэн үү? Нохотойгоо яриад байдаг яг юм камераараа. Үзээгөө. Нохоогоо дуудаад одоо би ингээ хүнтэй орох гэж манай найз айгу нохооноос айдгийн. Чи тэр нэг нь бор нэг нь цагаан нохоо байхгүй. Бороо гэж дуудснаа. Чи тэгээ одоо манай найз нохооноос айдаг учраас чи энэ банны өрөөнд ороод хаалгаа хаачаад байж гэдгсэн чинь нөгөөх нь тэр амар ухаантай нохоо орж байгаа. Чи цагаанаага оргичлаа гэсэн чинь үрж нөгөөдгийг бодлоод орж. Хаалгаа хаасангүй штэ гэсэн чинь хааж магаад. Яг ийм камераараа харьцаад байгаа байхгүй. Яг тийм л юм байлээ л дээ. За тэгээ та бүхэн хаягийг нь би хэлээд өгч. Компьютер ланд төвийн баруун талд 28 дугаар байранд Hikvision центр нь байдаг юм байна. Харин компьютер ланд дотор 103 201 гэсэн ийм одоо павильонууд салбарууд нь байж байгаа. 10-аас өдөр болгон юм шиг байна тийм үү? 10-аас 17:30 хүртэл ажиллаж байгаа юм байна шүү. Компьютер ланд бол ням гарагт амардаг шүү хаа. За тэгвэл бусд өдөр нь гэсэн үг. 75 76 77 гэсэн дугаарлуу залгаад 2 гэдэг дотор утсаар холбогдох юм бол яг энэ Hikvision-ийн мэргэжлийн хүмүүстэй холбогдно. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг Best Computers цэгийн минь болон Hikvision Distributor in Mongolia гэсэн Facebook-аас хайгаад олно. Ер нь Facebook-аас Hikvision камергийн хайх юм бол гараад ирнэ. За манай нэвтрүүлэгтээ ирээдүйд таны дагуулна гэсэн үрэтээр Hikvision хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа. За ингээд та бүхний өмнө 77 38 83 77 77 88 30 дугаарууд нэгцээ. 80 60. Тэнэ. За сайн байна уу? Сайн байна уу?
За сэдвээ бол маш сайн ойлгоцсон уу? Сансан тэгээд ер нь бол одоо юунаас бол ам үрийдэг вэ гэдэг талаар юм тий. Тэгээ үгүй. Ерөөсөө л ийм нөхөрчөнтэй ингээд найзуудтайгаа гараад явсны дараагаар та хойноос нь ярдггүй юу гэж. Харин за. Гүм манай хүмүүс болохоор ингээд амар найзуудаа баг надаас илүү нэг тавиад байдаг байхгүй юу? Тэгээд ер нь намайг нэг тийм амар ганцаардуулдаг гэх юм уу. Тэгээд ингээд зүгээр нэг застаа ингээд яг 7 хоногт нэг удаа ч юм уу ингээд кино үзэж юм уу. Ингээд хадмын чи ингээд лагер руу явъя ч юм уу гэхээр ингээд тохирсон байж тэгэл найзуудтайгаа уулзахаараа мартчихдаг. За тэгээд тэрнээс одоо та хоёрын харилцаанд ингээд асуудал үүсээд байна уу? Би бас юу яадаг бас жоохон дуугаа хураачдаг. Яг тэгэхээр ингээд амар гомдоод ингээд дотгошоогоо гомддог. Тэгээд би бол юм хэлдэг л дээ. Зүгээр их ингээд гомддог. Тэгээд дуугаа жоохон хураадаг. Тэгээд ерөнхийдөө бол мэдгүй ирчүүд амар ингээд нэг эхлээл үерхлийн үед бол ингээд амар тийг байж байгаа л тэгэл суугаал ирэхлээрээ бол амар найзуудыгаа гээд нэг амар гараад байдаггүй. Тэгээ уучлалгүйсэн ч тийм амар чивтгэлээсээ биш амар хот байгаад байдаг юм санагдчих. За чи хэдэн насны төлөвлөлээ? Би одоо 24-тэй. За. Окей. Тэр одоо амьдраад бол яг 24 үгүй 24 гэдэг за 4 жил болж байгаа юм байна. Би одоо төрхөөсөө л хойш цуг амьдэрсэн байгаа л гэж бодлоо шүү дээ. За ингээгөө. Яг энэс болоод ингээд та хоёрын хооронд ингээд харилцааны асуудал үүсээд идэг юм байна шүү дээ, тийм үү? Ер нь бол ингээд чи намайг тоосонгүй, найзуудаа тоолоо, тэгээ надад ингээд цаг зав гаргасангүй өдр ингээд идэг юм байна, тийм үү? Тэгдэг. За. Ярилцаж үзсэн нь хоорондоо. Ер нь бол ярилцдаг. Тэгээд яг ингээд чин сэтгэлээсээ ярилцдаг уу. Тэгээд зүгээр яг тийм байсан бол одоо дахиад тэгж алдаа гарахгүй л гэдэг. Тэгээд дахиад тэгдэг. Ер нь тэгээд нэг тийм ярилцаад бол үр дүнд хүрдэг шүү. Ингэсэн тохиолдол байна уу? Яг одоо ийм ингээд ярилцаад ингээд байжсэн гинт чи би гахааны хотод тулсан тохиолдол байна уу? Тийм амар юм бол байхгүй. Би өөрөө нэг тийм ширүүн хүн биш үү те? Тэгээд хэлдэггүй л дээ. Тэгээд тэгэж бол амар хэлж байгаагүй гэсэн тэгэл ингээд ам зөрүүлэхөөл ингээд би гэрлүүгөө явцдаг ч юм уу. Тэгээд нэг тиймэрхүү л нэг ингийн л байдаг. Гомдоод яваад идэм байх. Гэхдээ ямар ч байсан. Тийм үү? Тэгэл гомдоод л байдаг шүү дээ. Мэдгүй тэгээд тийм зан гаргаад харна амар ингээд гомдоод тэгсээр нэ муугаа өгүүлж чаддгүй. За чи бол ингээд дуугаа хүн юм байна. Чамайг ингээд чи намайг тоосонгүй моосонгүй чи ингээд найзуудтайгаа дандаа уулздаг гэд хэлэнгүүт чинь нөхөрчөн уурж исэн тохиолдол байна уу? Ингээд чи ингээд яасан сүртэй юм бэ? Тэгэл угаасаа л ингээд ярьж байгаа дуулсан штэ. Тэр чинь бол за хоёулаа явах дараа болно штэ. Эсвэл маргааш ч юм уу болно штэ гэдэг. Тийм тэгээд тэгтэл тэгээд тэгээд явахгүй даа гэж тэгээд хэлжсэн л та тэгээд чи юу? Манай хүн намайг тэгж хэлжсэн байхгүй. Тэгээд би явжсэн тэгэл араас гойгоод ирдэг мэдгүй ер нь яг нэг бас жоохон тийм танай харилцаатай болсон ярилцдаг уу. Тэгээд нэгнийгээ жоохон ойлгодог уу. Тэгээд надад анхаарал тавьдаг уу. Чи юу гэж бодсон юм? Яг энэ тохиолдолд яах вэ? Эмхтэй хүн. Ер нь одоо ярилцахаар ингээд ярилцахгүй болохоор тэгээд би бол цааштай болохоор жоохон хэцүү л байна. Харин тийш тайхаа ярилцъя гэхээр ярилцдаг гэр бүл бол харьцангуй эрүүл ахгүй юу? Одоо хэрэлдэж муудалцсан ч хамаагүй ярилцдаг. Яг би бас адилхан л тэгж бодож байна. Хэрэлдэж муудалцаад ч хамаагүй би рүү уйлаад ч хамаагүй ярилцдаг бол гоё. Гэтэл цаад хүн ярилцахгүй гэдэг юм бол энэ хүн мянга ярих хүсэл байгаад яах юм бэ хэцүү шүү дээ. Энэ цаад хүн ярилцах гэхлээр энэ хүн ярьдгүй юм шүү. Миний ойлгож байгаа. Үгүй нөхөр нь ярьдаггүй байхгүй. Энэ хүн ярилцъя гэхээр нөхөр нь юусоо ингээд за дараа ярилцъя ингээд төлөвлөж байгаа тийм. Энэ тохиолдолд яах вэ? Одоо би өөртөө хэлж мэдэхгүй байна. Тэгэд бол ярилцлахаас угаасаа тэгэл нөгөө нэг
амар харилцаа амар хэцүү байгаа болохоор Тийм шүү дээ. Тэгээ хамгийн гол нь нэг хүн ганцаараа ингэж багтраад яваад иж болохгүй байхгүй. Чи нэг гэртээ харьсан байж тээ. Тэгсэн чамайг очиж гуугаад аваад ирсэн байж тээ тийм үү? Үгүй тэгээ хүүхдтэй болохоор ч тэгэл гомдож явсан ч гэсэндээ тэгэл одоо ханаа бодгол авалтаа тэгэл хийсэн л дээ. Тэгээ тэр үйлдэлээ дахин ингэж автаад байгаа болохоор надад бол амар тийм сэтгэл жоохон тийм хөрөөдөж байгаа юм шиг санагдаад байдаг болчихсон. Би зүгээр ингэж л хэлэх гээд байна л да. Ярилцахгүй байгаад байна гэдэг шүү дээ. Ярилцахгүй байх гэдэг чинь ингээд нэг юм орчин бүрдэхгүй байгаад байгаа байхгүй. Ингээд чамайг ингээд нэг гиндүүлээд маргааш гэж хуурчаад байгаа байхгүй. Хэрв чи гэртээ харьцсан байгаад хойноос чинь очиод гуугаад авж байгаа тохиолдолд бол яг чамд ярилцах цаг чинь тэр юм шүү. За чи наашаа ороод ир. Хэрв чи намайг буцаад гэрлүү аваа явах гэж байгаа юм бол гэдэг. Уул ингээ ярилцсан. За хараа ингээ чи намайг ингээ тоодгүй яагаад ингэж идэм бэ? Эхлээд ингээ тэгин ингээ гिचээд одоо ингээ би амар ганцаардаад ингээ чамтай ингээ байхыг хүсэж байна. Ингээ цаг хугацаад ингээ цагаа чамдаа өнгөрүүлмээр байна. Чи найзуудаа л тэгэл ажлынхан цагаал ингээ амар цагийг өнгөрөөдөг. Орой л нэг ирж хондог. Тэгээд амралтын өдрөөрөө найзуудтайгаа уулзаа явцдаг. Тийм болохоор ингээд тэгж ийна гэсэн чинь одоо ингээд тэгжил угаасаа ингээд амьдралаа авч явж байгаа шүү дээ. Чи тэр залуу хүмүүс юм чинь тэр бол болно шүү дээ. Тэгэл ингээд өдөр шөнөгүй хамт агаад байна гэж байхгүй гэсэн ярилцлыг надад өгсөн. Ойлголоо. Ерөнхийдөө бол маш шилбэг залуу гэр бүлүүд маш шилбэг байдаг кейс л дээ. Тэгэхээр би чамд зүгээр ганцхан л нэг юм шипи хэлж өгье зүгээр. Энд бол сайн арга биш шүү. Зүгээр л шипи юу гэхээр бичгээр өгдгийн заяа. Биччих. За. Цаасан дээр бич. Ингээд надад энэ чинь таалагдахгүй. Ингээд байна. Ягаад гэвэл чихэнд орж байгаа юм ингээд буцаад нөгөө чихээр гаччихдаг байхгүй. Унших юм чинь баримттай үлддэг. Тэгэхээр биччих. Би ийм учраас чамд гомдоод байна. Чи намайг ингээд тоохгүй байна. Хоёулаа ядад 7 хоногт хэдэн цагийг ингээд цуг өнгөрүүлж юмар байна гэдэргээд бичээд буцаад хариугаа бичгээр ав заяа. Айгуу сайн арга гэж хүн надад хэлсэн шүү. Ер нь яг хит хэлбэрээр туршиж үзсэн байдгийг бас. Юу замын нэг үнтээр. За ойлголоо. За тэгээд баярлаа. Тэгээд ямар ч сайн гоё ярьлаа. Сэтгэлээ нээжсэн маш их баярлаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Гэр бүлийн гэр бүлийн наад жаргал сайхныг хүсье. Илүү сайн ярилцаарай, илүү сайн ойлголцоорой. За. За баярлалаа. Ер нь бол те ярилцах гэдэг чинь ингээд одоо жишээлбэл ингээд хайр дурлалтай гэдэг ингээд ярилцлаар ам хил нийлээд байгаа мөртлөө асуудал ярихлаар ам хил нийлэхгүй байх тохиолдол байна л да. Тэ ингээд хүн чинь ингээд би чамд хайртай би ч бас чамд хайртай гэдэг чинь хамархан ингээд хил амаа олцдог шүү дээ. Гэтэл яг ингээд чи намайг ингээд дэрэнгүүд ёо чи ямар ядаргаатай ингээд хил ам нийлээ болчдөг те. Тэгэхээр эн чинь бас ингээд хүн цаг хугацааны явц суралцдаг юм байна л дээ. Харилцаанд чинь бас суралцсан. Тэгээд өөрхий гээд нөгөөдхийгөө ингээд ойлгохын тулд хүн ингээд сэтгэл гаргаж сурна гэдэг нь суралцдаг юм л дээ. Тэгээ сая хаа би энэ эмэгтэй ярианаас нэг юм ойлголоо. Хоёлаа ингэж л гэр бүлээ авч явж байгаа штэ гэд энэ залуу гэр бүл байгаа байхгүй юу? Одоо дөнгөж 25 настай. Тэгээд эхнэр хүүхдээ тийжээж байгаа юм л залуу байгаа штэ. Тэгээд эн чинь одоо жишээлбэл байгууллага дундаа хамгийн бага нь байх юм бол тий ямар нэг юмнаас би гэр бүлээ бодож байна гэд татгалзаад ээж чадахгүй, гарахгүй орохгүй юм болгоноос ингээ хойшоо суугаад ээж болохгүй. Яалтчгүй танилын өрөөг нэмгээл ингээл гэр бүлийн хойноос бас явж байгаа юм байгаа байхгүй юу? Тэгэхээр хоёр талаасаа яг ингээд өнөг би юу гэж бодож байгаа, чи юу гэж бодож байгаа гэдэг ойлголтуудаа нэгтгэх хэрэгтэй юм шиг байгаа. Тэгэхгүй нөгөө нэгтгэхгүй болохоор л энэ хоёр хоорондоо би чинь энэ талд ингээд байна, чи энэ талд ингээд байна гэдэг шал өөр юм яриад байгаа байхгүй юу? Миний саяны хэлдэг шипи биш үү? Маш олон газар туршигдсан шипи байхгүй юу? Ягаад гэвэл ярилцаад ойлголцож чадахгүй байх тохиолдол байна. Тэнгүүтээ би чамайг ингээд ойлгох гээд байгаа мөртлөө чиний чамайг ярихлаар би ойлгохгүй байгаа шүү дээ. Чи надад бичээд өгчвөл би уншаад ингээ ойлгодог гэнэ зарим тохиолдолд. Тийм учраас ингээд харилцан ингээд бичгээр солилцож үзээрэй гэж хэлдэг юм байлээ. Зүг. За хоёлаа дараагийн сонсогч авъя. 94 техник. 94 техник. Бэнэтрэмэн. За. Нөхөр нь гараад явлаа. Нөхрийн хараас залгадаг уу? Залахгүй. За та хэдэн насны төлөөлөл дөө? 40 төгөж явна. 40? 30 төгөж гинэ. 40 төгөж яваа. 40 төгөж яваа. За. Ер нь тэгээд танай хүн бол ер нь хариуцлага сахилга бат алдахгүй ер нь гачаад буцаад хөрөөд ирдэг хүн үү? Жохон аяас пактлах уу?
авчихгүй гайгүй. За. Хоёрыг ирүүл нэг түмхэн шанагны ирүүлээ. Хоёр хэдэн наснда гэр бүл асан хүмүүс вэ? Миний 4 мөрөн жилийн өмнө юм болов. Арайс өсөө. Тийм байна. Тийм учраас харьцангуй гайгүй ч байгаа гэж магадгүй юм байна. Би нөгөө хэлээд байгаа шүү дээ. Хугацаа хэрэгтэй гэж. Хүнд чи харилцаа ярилцаж сурахад ч тэр харилцаанд сурахад ч гэсэн хугацаа хэрэгтэй байгаад байдаг. Би бас яг хорн гарна гэдэг шүү дээ хүн чинь нэг. Яг хорн гарчаа. Одоо нөгөө гал гар яг уу эдгээр гал гарч хэрэгснээ ирэлтэн. Тэгээд нөгөө юмыг нэг сүр олохгүй гол нь ойлгох гэж хичээх хэрэгтэй байлээ л дээ. Яг нөгөө амьдралын төлөө зүтгээд оройтой дээ нөө нөхөр тэнд ангаагаад шоудаад байна уу гэдэг чинь хоёул өөрөө ялгаатай юм чи. Хаяас амьдралын төлөө зүтгэхэд бас ах нар мах нарын дэргэд суугаад арх марх хондгодох хэрэг гардаг шүү. Ер нь бас сайн бодч л байгаарэ те ингээд амьдралын төлөө зүтгэхлээр дандаа ажил хийгээд байдаггүй гэдгийг бас залуу гэр бүлүүд маань бодож авахгүй бол ингээд нэрнгээс өөр хамт тэнд ингээд нэг ахын хажууд сууж байгаа ажил төрлөө бүтээх гээд байгаад байдаг. Нөгөөдг нэнгүүд арх ууж авч байгаад ирлээ гэдэг ингээд байвал бас хэцүү л те. Тийм. Тэгээд яг л нөгөө одоо та хоёрын ярьж байгаагаар ярилцвал хэрэгтэй аль нэг төвшөнд одоо нөгөө яг таны анжаахын хэлснээр нөгөө ингээд бичгээр аягуулсаа ойлголцдог гээд нөгөө яг ингээд өөртөө хоёр хүн өөдөөдөөс хараад ярихаар бас л нэг долгион дээр очихгүй л байгаа юм л да. Яг. Тэгээ хэрэлтэй байгаа. Тэгэнгүүтлээ за нэгэн ч юм уу нөгөөт нь ингээд ажилдаа явахаа өмнө хань ч юм уу тэгээл хэрэлтэн те. Тэгэл тийх юм бол араасаа ингээд яг хөө нөхөр ингээд за энэ ингэсэн байх шүү. Би ингэж бодсон болохоор ингэж байгаа шүү гэхээр тэгээд үгүй чи намайг ингэ хэлээд байгааг ойлгохгүй байна гэдэг одоо мессенжерээр бичилсэж бас болж шүү. Яг болно ер нь бол. Тэгээд тэгэхээр ерөнхийдөө ингээд нөгөө арай уулзалтаа ингээд ойлголцлын төвчнүүд арай жоохон зэрэгцсэн. Тэгээд юмаа ярих шаард үлдсэн бол ярьчин үлдээгүй бол тэгээд окей гэж шив амьдралдаа ороод. Өнөөдрийн сэдвтэйгээ холбоход танд бол айгуугаа шипи байна л да. Юу гэхээр та ингээд одоо жишээл нөхрийгөө найзуудтайгаа уулзаад гарахлаар хойноос нь ярдагчгүй гэж шүү дээ. За магадгүй ирэхлээр нь үгэлдэгчгүй баг. Үгэлэхгүй. За яаж ингэж чадаад байгаа юм? Эн чинь шипи шүү дээ. Нөгөө уучтаа түнтээс гарчин би заримдаа залхуу үрээд. Төв хэрэлж чинь. Зүгээр тэр одоо энэ залуу хүүхдүүд хэрэлдээд байгаа нь ажилсгаасаа л болоод байгаа юм байна тийм үү? Айгуу юм байгаа шиг л. Залуу ахаар ч нөгөө бүх юм амар имзэг тэгээ бүгдээрийнх нь би гэдэг юм чинь давмгаачаад тэгэл үгүй би ч гэсэн залуу ахтай хүнтэй ирчихэл байсан тэгэл бас хэрэлцээ байлаа. Энэ хэрэлцээгээд амжилтанд хүрдэх юм байлээ дээ. За тэр нь уцгаар ч хүнтэй суухгүй байсан биш үү? За наад чинь айгуу гоё үг байна л да. Нэрэ тэглээгээд нэг амжилтанд хүрдэггүй те. Зүгээр л ингээд нэг юм хоёрын хооронд бие биендээ нэг юм жоохон сэвтэ үлдчихдэг. Тий, химэлсээр байгаад тэгэл харилцаа муудаал тэгэл ерөнхийдөө хоёр тийш болж байгаа юм л та. Тэгээд нөгөө гол зорилго маань юу вэ гэдгийг гэр бүл гэдэг чинь би бол яг хайр дээр тогтвол гоё. Дээрээс нь бас хариуцлага дээр тогтвол бүр гоё гэж боддог болохоор тэгээд ер нь хариуцлага бүрэн ухамсарлаад чадчих хүүхэд тоход гэр орноо бодвол зүгээр юм болоо даа л гэж бод. Сухамлинскийн чөлөө хинэн чөлөө хэлсэн байдаг штэ. Ингээд гэр болуулж амьдрна гэдэг чинь хоёр биеийн лүгээ хард суухыг хэлдэг юм аа. Хоёулаа нэг зүгт харахыг хэлдэг юм а гэсэн байсан. Тэгээд оо яг. Тэгэхээр бас нэг юм нөө зорилго нь та бол айгуу сая гоё хэллээ л дээ. Яах гэдэг бол эцсийн бүлэгттэй ингээд нөө нэг түүнийг хэрүүлээр давах гээд байгаа юм уу? Альсвал амар амгалан гэр бүлээ авч үлдэх гээд байгаа юм уу гэдгээ сайн бодох хэрэгтэй байна тийм ээ. Нөгөө ирэмгүүл хоёулаа боддээж л одоо тэгж байхгүй бол тэг хэрэглээгээд угаас амжилтанд хүрэхгүй тэгээд дуугаа байлаа гэд бас амжилтанд хүрэхгүй гомдол үлдсэн бол нэг өдөр дэлбэрдэг тий. Тэгээд ер нь нөө алтан дундцыг барайл амьдрцгаан да. За хатсан баярлалаа. Маш их баярлалаа. За гоё байлаа.
Соко хойноос нь залгаж яад угаасаа эрхэн тодорхой юм чи ингээл хайчдсан маа л гэж байна. Энэ нөгөө нэг хаа яг нөгөө үе үеэсээ болоод ах шиг байна. Бас нөгөө гэр бүлүүд хитэн насны гэр хамаагүй шалтгаална. Наснаас үнэхээр шалтгаална. Саяны 2-гээс хоёулаа 4 жил хамт амьдарч байгаа гэр бол ахгүй. 20-с 24 хүрсэн. 35-аас 39 40 хүрж байгаа. Яг л адилхан 4 жил болж байгаа мөрчлөнгөөсөө ялгаа нь ингэж амар харагдаж байгаа. Тэгэхээр хүний нөгөө нэг залуу наснд гарч орох явах маах те. Гэтэл энэ дээр нөгөө ихтер нь маш эмзэг байдаг, нэлэх хүүхдээ байдаг гэдэг. Юуг яаж хүлээж авах уу те ямар талаас нь харж ийн тэгээд нөгөө нэг эцсийн зорилго маань юу үлээ гэдгээ тунгаах эдэр гэл зөндөл юм байна л да тэгээд тий нөгөө саяны тэр нөгөө Сокогийн бичсэн чинь бол автобус 90 хүн 2 яанаас битгий гүйжээ арийнхан заавал ирдэг гэсэн үг л байна шүү дээ ер нь. За хоёул хамтран ажиллаж хэлцүүлээд өргөжлүүлье. Хамгийн гүн бохирлыг арилганаа омо. За тийм байсан. Омо байсан. Одоо ч гэсэндээ омогийн чанар алдагдаагүй хэвээр байлээ. Байсаар л байгаа мөхгүй. Байсаар л. За ингэсэн байна. Омогоо аваад суглаанд оролцоорой. Энэ 4 сарын 14-өөс 6 сарын 30-ны хооронд болж байгаа суглаа юм байна шүү. 4 сарын 14-нд эхлээд 6 сарын 31-нд дуустал. Тэгээд та энэ суглаа гэдэг нь юу хожих гээд байгаа юм гэсэн чинь 3-3 супер азтан Лондонд болох Арсеналын тоглолтыг үзэх юм байна. Яа, энийг хожоод өгчөөл, энийг нөхөртөө хожоод өгчөөл зүгээр насны юм биз дээ хаа. Их буучтын тоглолт, их буучтын номотой яаж холбогддог юм бол байхгүй. Түншлдэг гэсэн шүү дээ. Тийм үү. Арсенал клубын албаасны түнш гэж байгаа байхгүй. Тийм учраас энэ тасалбарыг 36 азтан суглаад юу яхаа мэн оролцож одоо ялагч болох юм байна. 36 азтныг тодруулна гэсэн үг. 3 нь бол Лондон явчихна. Үлдснүүд нь угаалгын машин харагдаж байна. За мэдээж Омон унтдаг байна. Гар утас харагдаж байна. iPhone 16 харагдаж байгаа шиг байна да. За тэгээд дараагийнх нь юу юм бэ? Энэ жижигхэн зургийн жижигхэн болохоор харагдахгүй. Бичсэн юм байна уу? Хэдүүлээ нөгөө Омо гэдэг хууц руу наваад. Энэ байна. За. iPhone 16 гар утас, бүрэн автомат угаалгын машин, ухаалаг цаг, уурын эндүү, Омо брендийн жилийн хэрэглээ зэрэг ийм хонжооруудыг хожих нь байна. Омогийн брендийн жилийн хэрэглээ хожлоо гэхэд л та гэр бүлийнхээ санхүүгээс бүр хэдэн одоо 100 сая төгрөг аваад хайчих мэдгүй шүү дээ. Асар их мөнгө болт. Арсеналын үндсэн хөх чинь улаан цагаан штэ. Өмсгөл нь үндсэн жерсийнх нь үг. Омогийн савлгаач улаан цагаан штэ. Ямар таарж байгаа юм байна. За үргэлжлэх хугацаа нь 2025 оны 4-р сарын 14-өөс 2025 оны 6-р сарын 30-ны хооронд Монгол орон даяар үргэлжлэх юм билээ. Тэгэхээр та зөвхөн Улаанбаатар гэхгүй 21 аймагаас энэ суглаанд оролцох боломжтой гэсэн үг. За суглааны тохирлыг яаж тодруулах юм гэхээр боловсрол суваг телевизийн шууд эфирээр болон саруул гэр пэйж хуудасаар явуулах юм байна. За эхний тохирол нь болохоор 5 дугаар сарын 11-нд явагдаж супер болон бусад шагналуудынхаа азтан тодруулсан байгаа мэн л да. Тэгэхээр яг энэний талаар гоё дэлгэрэнгүй мэдээллийг бид нэр саруул гэр гэдэг пэйж хуудасаас бас авчих боломжтой. Ямар хүн азтан болсон үнэхээр азтан болоод байна уу гэх мэтчлэн тий. Зөв. За Омо бол бүх сүлжээ дэлгүүр супермаркет гэрээ оролцох жижиг дэлгүүр зах. За тэр байтугай түүцнээс ороод асуусан ч байгаа. Ягаад гэвэл оюутнууд түүцнээс жижигээр навдаг учраас байж идэг байхгүй юу. Ингээд та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдээллийг нь 75 77 88 99 ямар гоё утастай. 75 77 88 99 өгсөн тийм. Энэ утсаар холбогдож лавлах нь байна. Веб хаягийн хувьд бол Ames Distribution CMN гэсэн сайтаар нь орж үзэж болно. Нэг бол Facebook дээр саруул гэр гэсэн Facebook-ийн хуудас. Энэ дандаа суглаа болж идэг учраас дагчаад гимгүй шүү манайхаа. Тэгвэл байх. За хамгийн гүн бохирлыг ярилцгана гэсэн үрээтээр Омо хамтран ажиллаа. Баярлалаа. Дараагийн сонсогчийг авъя. 9923. За. Сайн байна уу өдрийн минь? Өдрийн минь. За юм дээ. Нөхөрчин гараа явлаа. Таараас нь залгадаг уу? Шаардлага гарвал залах нь, шаардлага гарахгүй бол залахгүй. За шаардлага нь ямар? За яг одоо тэгэл яг хөдөө гадаанаас хүн ирлээч гэдэг юм уу? Ямар нэгэн мэдээ дамжуулах ч юм уу нэг тэгэл. Гинт айх ч юм уу? Гинт хүүхдүүд янз бүр болох юм шүү тий. Хүүхэд халуураад байвал бас хэцүү штэ. Хүүхэд халуураад нэмлэг аваад явъя гэхэд л. Нэг тиймэрхүү нэг яг нэг онцгой шаардлагатай үед бол залхана. Гэтэ аль болох залхахгүй хичээдэг. За. Нөхөр ерөнхийдөө бол ингээд нэг тавлсан цагаас нэг ганц хоёрхан цаг маг сунаад жоохон халамцууд гэртээ өрөөд ирэхэд нэг яг тэр ирүүний шил уудгаад авах уу гайгүй юу? Гүшүү ер нь уудахгүй шүү. За яаж ингэж төвчсөөр вэ? Яагаад? Гэхдээ одоо ерөөсөө ийм юм билээ. Тэр хүнийг ерөөсөө байгаагаар нь л хайрлах юм билээ. За. Байгаагаар нь л хайрлаа хүлээн зөвшөөрөхгүй бол би тэр хүнийг өөрчлөхөө л одоо бүр ерөөсөө
яг өөрийнхөө ихээр ингээ байлгах гал хүчлээл ингээд ахаар амьдрал олон төвөгтэй болоод мэдээж хүн юм чинь бас одоо тэр хүнд өөрийн гэсэн бас нэг эрхчлөө өөрийн гэсэн хүсэл сонирхол өөрийн гэсэн бас нэг найз нөхөд байгаа гэдгийг хүндлэхгүй болохоор эргээгээд намайг нэг гарч ордог ч юм уу тэр тоолонд бас уурлах ч юм уу нэг тийм айхтар уурлахгүй ч гэсэн нэг жоохон дургуй янзтай юм шиг ийм байх хандлага байдаг. Гэхдээ одоо сүүлийн битэц одоо амьдраад нэг 14-5 жил болсон болохоор тэгээд ерөнхийдөө нөгөө ойлголцоод тэгээд айл болох нөгөө эмэгтэй хүн эр хүнийг ингээ хүндлээд ахаар эргүүлээд хайр нь ирээд идэг юм шиг. Тийм болохоор алтан дөрхөөрийг л ярьж ийн л да. Алтан дөрмөл ярьж ийн та бол ер нь. Тийм. Тэгээд тэгэхээр одоо хүнлээ манай нөхөр ер нь бол найзуудтайгаа нийлж тоглолтын сардаа 1-2 удаа. За тэгээд тоглохоор үүр цайлган бүр ер нь нэлээ оройтон би тэрэнд нь огт дургуутдаггүй. Яагаад гэвэл тэр хүн хаяа ч гэсэн нөгөө өөрөө жоохон дуугүй бүрэг нэг тийм талтай хүн байхгүй юу? Тийм хүн чинь дотгошоо хүн чинь найзуудтайгаа инээж хөхрөн тэр тоглохоо хажуугаар амьдрал ах уу тий өөрийнхөө стресс юу байдгийг тэр хамаг юма гаргаад хоорондоо яриад инээлдээд стрессээ тайлаад авгалтэй гэж би тэрийг одоо эхлээд их ууралдаг байсан. Ялангуяа нөгөө жирэмсэн байх үедээ чи тэглээ инглээ гэд ууралдаг байсан. Тэгээд нэг өдөр бодсон л доо тэгвэл би уурлаад гээ одоо тэгээ энэ хүн их тусан л улам цаашаагаа яваадах юм бэлээ. Тэрний оронд хүлээж миний ай тэгээд одоо байгаагаар нь хайрлана гэж штэ. Ер нь ихэнх хүн бүсгүүчүүд чинь засч янзалж аваад Замбуулангийн хамгийн сайн хүн бодох гэдэг юм шүү. Ер нь бол эмэгтэй хүний занг ер нь бүр нэг өөрийнхөө иршээл байлгахтаа тэрсэнгүү яг л хажууд ерөөсөө байлгах гал гэдэг нэг тийм сул талтай хүүхнүүд бол угаасаа би ч өөрөө эхлээд нэг тийх гэж үзсэн. Тэгээд одоо бол ер нь тийм биш юм байна. Хүндлээл за миний анд хоол ундаа цай идэж яваараа өлсвөө даарва гэл тэгэл оройт ч моройт нь бол тэгээ бас яг энэ чинь бол нөхрийн ухаан хэрэгтэй шүү дээ. Явуулаад байхлаар нь яваал тэнэгтэй дэвэл ямар хэрэг байх вэ бас. Тэгээ хайр таахгүй бол тэгэл хохин болно шүү дээ. Жаргал таахгүй зовлон болно уу? Тий, жинхэнэ хохин болох шүү дээ. Яаж? Одоо чи тийм гарч ирж. За яаж? Хохин болгох учраас тэр чинь тэгээд мэдэн шүү дээ. За. Үгүй тийм тэгэл одоо мэдээж хүн нөгөө маркетинг итгэл үзүүлээд ингээд хүндэтгэлтэйгээр бүр ингээд чин сэтгэлээсээ хандчих тэр нөгөө хүндэтгэлтийн маань одоо нөгөө итгэл өгж байгаа итгэл рүү маань ингээд ус цацчих юм бол тэр нөгөө хүн маань ч өөрөө бүр муухай эвгүй байдалд орно үстэй. Тэгэхээр аль болохоор итгэж л одоо тэгээд явж байгаа ингэж байгаа гэж муугар бодож өөрөө тархиндаа ургуулж бодож өөрийгөө зовоож хажуудгаа тэгж зовоож авахор тэгээд өөрөө тайван байгаад нөгөөдөө итгэл үзүүлээд ингэхээр За баярлалаа. За сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. За 3 дуудлага авсан. Маш чанартай 3 дуудлага байлаа. Миний хувьд бол те яг проблем хаана байгаа гэдгийг бол эхний сонсогч айгүй тодорхой хэлсэн. Ингээд болдгоо маа гэдгийг айгүй тодорхой хэлсэн. Ингээд адилхан хугацаанд амьдэрсэн ч гэсэнтэй ингээд зүгээр ийм байдлаар зохицуулж болдгийн шүү гэдгийг 2 дахь сонсогч маань хэлсэн. 3 дахь сонсогч бол бүр ингээд олон жил цуг амьдэрсэн хүний хувьд бол тэ ингээд зүгээр байгаагаар нь хүлээгээд авчгаа. Тэгээ тэр хүн чинь ухаантай хүн бол чамааг улам эргээд хайрлах болно тэ гэсэн ийм мессеж шипи өглөө. Яг л насны төлөөлөл нь тий. Надад бол өнөөдрийн сэдвийн хүрээнд маш гоё хүмүүс холбогдод маш гоё зүйлүүд хэлжлээ л гэж бодож байна. Тэгж. За энэ төрөд нэвтрүүлгийн өндөрлөх цаг болсон байна. Ирээдүйд таныг дагуулна гэсэн уриатаагаар Хайкюшн хамтран ажилласан. За мөн хамгийн гүнг бохирдлыг жаргалгах гэсэн уриатаагаар Омо хамтран ажилласан та бүхэнд баярлалаа. Сонсогчдоо өргөжлүүлээд 16 цагаас радио мэдээг үлээн сонсоод 16 цаг 10 минутаас сонсдог урлаг нэвтрүүлгийн үлээн сонсоорой. Баярлалаа анжгаах. За баярлалаа.